Үзэгчдээ эдийн засгийн тойрон нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдөр та бүхэндээ эдийн засгийн хүрээнд сүүлийн үед өрнөж буй онцлог мэдээллүүдээс тоймлон хүрэхээр бэлтгээд байна. За эхний мэдээлэл валютын ханш. За он гарснаас хойш эдийн засагт хамгийн их өөрчлөлт бий болгож байгаа зүйл бол валютын ханш дээр ажиглагдаж байна. За тодруулах юм бол он гарснаас хойш төгрөгийн ханш ам долларын эсрэг 4.3%-аар суларсан ийм үзүүлэлттэй байна. За энэхүү график дээр яг 2025 оны 4-р сарын 22-ны байдлаар бас яг Монгол банкны албан ханш ямар байна гэдгийг л харуулж байна. За эхний хэсэг дээр бол 2025 оны 1-р сарын 1-ний ханшийг бол харуулж байна. За тодруулах юм бол он гарснаас хойш 148 төгрөгөөр суларсан ийм үзүүлэлттэй байна. За үргэлжлүүлэн та бүхэнд одоо яг арилжааны банкуд болон одоо 8 шарга зах дээр валютын авах өгөх ханш ямар байна вэ гэдгийг харуулж байна. За арилжааны банкуд бол авах ханш одоо 3557-оос 3560 төгрөгөөр аваад за зарах нь бол 3582-оос 3587 гэсэн ийм ханштай байгаа бол за валют арилжааны 8 шарга зах дээр бол 3590 төгрөгөөр аваад за 3600 төгрөгөөр зарах ийм ханштай байна. За энэ үзүүлэлт бол бас яг энэ 7 хоногийн дундуур одоо 3 дахь 4 дахь үед бол бас харьцангуй тогтворжих ийм нөхцөл байдалтай байна. За ийхүү одоо ам долларын ханш өөрчлөгдөж байгаа нь бас эдийн засагт бол одоо болж байдаг үзэгдэл. За гэхдээ энэ нь бол хоёр талтай гэдгийг бол эдийн засгийн зүгээс хэлж байгаа юм. За өөрөөр хэлэх юм бол одоо зарим улс оронд одоо үндэсний мөнгөнд тэмдэгтэй одоо голлох валютын эсрэг унгаах ийм одоо бодлогыг ч гэсэн хэрэгжүүлдэг. За өөрөөр хэлэх юм бол доллар чангарах нь одоо экспорт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд бол ашигтай. За үүнийгээ дагаад төсвийн орлого нэмэгдэх боломж зарим талаараа бий болдгоо. За энэ талаар бас зарим судлаачдын яриаг одоо үзүүлье. Валютын ханшны сулрал экспорт, импорт хоёрд эсрэгээрээ байдаг. Хэрвээ төгрөгийн ханш чангараад авах юм бол импортлогч нарт ашигтай. Эсэргээрээ төгрөгийн ханш сулраад байвал экспортлогч нарт ашигтай. Тэгэхээр Монгол улс экспортыг дэмжих бодлого явуулж байгаа тохиолдолд төгрөгийн ханш сулрахад их айгаад байх юм бол байхгүй. Ганцхан жишээн дээр тайлбарлаад хэлчих болно. Америкийн нэгдсэн улс Хятад хоёр яагаад худалдааны дан явагдаад байгаа вэ гэхээр Хятад өөрийнхөө юаны ханшийг зориудаар сул байлгаад ирсэн. Зориудаар сулруулад тэгэнгүүт Хятад ч өөрөө экспортлогч орн шүү дээ, тий. Тэгэхээр экспортлогч оронд өөрийнх нь валютын ханш сул болохоор зэрэг илүү давуу талтай байдаг. За нөгөө талдаа импортын барааны үн өсөх, за улмаар инфляц дээр ирэх дарамтыг нэмэгдүүлэх талтай гэж үздэг. За энэ талаар үндэсний статистикийн хорооны судлаачдын тайлбарыг одоо үзүүлье. За импорт өмнөх оны мөнгөөс 133.4 сая ам доллар өсөхөд бол суудлын автомашины өсөлт 74 сая ам доллараар өссөн нь бол одоо нийт импорт өсөлтийн бол 55 орчим хувийг эзэлж байгаа. За үүний дараагаар бол дизель түлш өмнөх оны мөнгөөс за 21.9 сая ам доллар өссөн нь бол импортын өсөлтөд холлох нөлөө үзүүлсэн байж байгаа. За инфляци сүүлийн байдлаар бол 9.1%-тай гарсан. За үүнд бол гол нь нөлөөлж байгаа нь бол хүнсний бараа бүтээгдэхүүн. За мөн одоо хувцсны бүлэг, орон сууцны бүлэг, боловсролын бүлэг гэдэг ер нь бол дөрвөн бүлэг бол голлох нөлөөллийг үзүүлсэн байж байгаа. За манай хэрэглээний сагсанд маань ер нь нийт бол 430 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Үүний 238 нь бол одоо импортын бараа бүтээгдэхүүн байгаа. Энэ нь бол сагсныхаа одоо 55.3% нь бол ерөнхийдөө бол эзэлдэг байж байгаа. За энийг бол одоо за инфляцид үзүүлсэн нөлөөллийг аваад үзэх юм бол сүүлийн сард бол одоо яг 27%-аар бол нөлөө үзүүлсэн байна. За үргэлжлүүлэн та бүхэнд инфляцийн нөхцөл байдлын талаарх мэдээллээс хаваалцъя. За оны эхний 1-р улирлын байдлаар улсын хэмжээнд инфляцийн түвшин 9.1%-тай гарсан. За харин Улаанбаатар хэмжээнд бол 10.1%-тай гараад байгаа. За манай улсын одоо нийт одоо хэрэгжилж байгаа одоо сагсанд байдаг бараа бүтээгдэхүүний 55% нь импортын бараа. За харин 45%-ийг одоо дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн ийм тоо байдаг. За тэгвэл импортын барааны инфляцид үзүүлж буй нөлөөлөл нь 27% байна гэдгийг бол одоо үндэсний статистикийн хорооноос бол тодруулж хэлж байна. За өөрөөр хэлэх юм бол одоо оны эхний улирлын байдлаарх дүн мэдээг бол энд харуулж байна. За 4-р сарын мэдээг ингээ эзлээд гарахад бол одоо харьцангуй өөр дүн гарна. Мэдээж эерэг энэ 4-р сарын хугацаанд одоо валютын ханшийн одоо өөрчлөлт бол голлон явагдсан. За тийм учраас одоо импортын бараа бүтээгдэхүүний үн одоо 4-р сарын дүнгээр хамаарч одоо тодорхой хэмжээнд
өсөх ийм нөхцөл байдал бол ажиглагдаж байна. За улмаар одоо өрхийн орлого амжиргаанд бол одоо тодорхой хэмжээнд нөлөөлнө. За тийм учраас одоо томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг гэхээс илүүтэй одоо өрх айл өрхүүдэд чиглэсэн энэ бодлого дээр анхаарах, за төгрөгийн ханшаа тогтвортой байлгах энэ тал дээр бол онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг бол эдийн засгийн зүгээс зөвлөж байгаа. За ингийн тулд бас нэг арга хэмжээ аваад бол шийдэгдэхгүй, олон талын арга хэмжээ авах нь зүйтэй. За урт хугацаанд бол мэдээж одоо нэг салбарын хараат байдлаас гарах, за экспортоо төрөлжүүлэх энэ алхмуудаа амжилттай хэрэгжүүлж байж одоо бид нар эдийн засгийн тогтвортой өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн энэ тайлбар мэдээллийг бол эдийн засаг судлаачдын зүгээс бол өгөөд байгаа юм аа. За эдийн засгийн тойм хөтөлбөртэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. За дараагийн сэдвээ хүргэе. За манай улсын одоо нийгмийн эдийн засгийн хамгийн том салбар бол одоо мал аж ахуйн салбар байдаг. За өөрөөр хэлэх юм бол одоо 3.5 сая хүний 3/1 нь одоо энэ мал аж ахуйн салбартай ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг бол онцлж байдаг. За тэгвэл малчтын хувьд бол бас нийт 22.5 мянган одоо ямаа тоолуулсан ийм дүн мэдээтэй байна. За үүнээс бол одоо 8.5-аас 6 мянган тонн ноолуур авах ийм тооцоог бол одоо салбарын яамнаас гаргасан. За өөрөөр хэлэх юм бол одоо малчтын орлогын дийлэнх хувь нь одоо 40-50% нь одоо ноолуурын орлого байна. За энэ ноолуурын орлогоороо малчид одоо наад захын хэрэгцээгээ хангах, за цаашлаад одоо ах トゥ хамаатан садан найз нөхдөсөө авсан зээл, за мөн банк санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээ дарах гэх мэтэн ийм одоо зүйлийг бол хийж хэрэгжүүлдэг. За гэвч энэ оны тухайд бол бас ноолуурын ханш одоо сансан хэмжээнд хүрэхгүй байгаа нь бас малчтын хувьд бол бас зарим талаараа хүндрэлтэй байна гэдгийг бол уламжилж байгаа юм аа. Энэ жил бол одоо ноолуурын ханштай айгу муу шүү дээ. Авж байгаа газар олдохгүй байна. Манай шандад бол ганцхан одоо энэ хүл авчиж өгөл. Би сая уцаар сурж ил идлээ шүү дээ. Зарим нь бол авахгүй байна. Авж байгаа нэг нь арай доогуур авж байна. Тэгээ яг аваач өгөх юм бол бас айгу гол чийж ингэсэн. Одоо 110 дээдлийн ханш 110 тал энэ 105 110 гэл. Анх 145-аас эхлэв гэл. Одоо 110 тал борлогдож байна. Аймагаас манай аймгийн бол бас жоохон зүүн аймагуд бол бүдүүнгээ гологддог. Хойш зараал байхгүй. Өнөөдөр нэг үйлдвэрт манайхан гэрээгээд авчих гэж л. Ер нь зогсолтгүй л авчихсан дөө. Ханшны хэлбэлцэл бол их хүн тэгээд цаашаа зараал бас хэцүү. Ноолуурч яг манайх бол яг самнаагүй бол байна. Одоо ингэ самнах байх. Ноолуурын ханш жоохон энэ жил нодлон үржингээ бодоход жоох доогуур гарч байгаа юм шиг байна. Ноолуур нэг 130 35 мавтаар гарч байгаа юм шиг байна. Уул энэ жил бол арьсны хөндөр байсан. 50-60 хүрсэн. Тэгэхээр ноолуур бол вакцаа нэг 200 мөрдөөтэй гарах болов гэж бас тэгж гарсангүй. Тэгээ энэ бодлогоор бас гачаа мачаа гарахгүй байгаа гэж энэ бас тэрнээс болж байгаа юм болов гэсэн бодолтой байна. За дөнгөж сая та бүхэнд малчид болон одоо орон нутагт малын гаралтаа түүхийд худалдан авдаг одоо иргэдийн ярианаас хүргэлээ. За тэгвэл Монголын ноос ноолуурын холбооноос гаргасан дүн мэдээлэлээр одоо энэ сарын 22-ны байдлаар ноолуурын үн ханш ямар байна вэ гэдгийг энд харуулж байна. За тодорхойлох юм бол Аранхан аймагт 135-аас 140 мянган төгрөгийн ханштай байна. За харин Өвөрхангай аймагт 120 мянга. За Хөвсгөл аймагт бол 130-аас 135 мянга. За Дундгов, Өмнөгов аймагт бол 105 мянган төгрөгийн ханштай байна гэсэн ийм мэдээг бол танилцуулж байна. За Зөв аймагуудын хувьд бол бас ихэнх нь ямаагаас хамнаад дууссан, ноолуроо борлуулсан. За одоо бол одоо эдгээр аймагуудад эд одоо ямаагаас хамнах, борлуулах ийм явц бол өрнөж байгаа. За энэ хүрээнд бол одоо бид ноос ноолуурын үйлдвэрүүд тодорхой хэмжээнд одоо түүхий эдийг бол авах ажлыг зохион байгуулж байна гэдгийг салбарын холбоод болон аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлж байна. За зүүн өвсөөс нэг ойролцоогоор нэг 860 гаруй тонн ноолуурыг бол бэлтгэдэг зүүн өвсийн аймагуудаас. За энэ 860 тонны 95 гаруй хувийг нь одоо 158-аас 162 мянган төгрөгөөр компаниуд маань бэлдсэн. За одоо төвийн бүсийн буюу одоо Аранхан аймаг,
Булган Төв аймгийн ноолуурыг нэг 135-аас 140 мянган төгрөгийн хооронд бол компаниуд бэлдэж авч байна. Өнөөдрийн байдлаар за говь компани, Кашмир Холдинг компани, за Хамбогд, Snow Fields, за Баялаг үйлчигээд ер нь ноолуурын салбарын тэргүүлэх томоохон үйлдвэрүүд бүгд авч байна. За үүнээс гадна Италийн хөрөнгө оруулалттай одоо Loro Piana, Mon Italy компани, за мөн одоо Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд маань бүгд одоо авч байгаа. Ингээд нийтдээ нэг 20 гаруй компаниуд түгээдээ хөдөлж авч байгаа. Манай үйлдвэр болохоор нөгөө харилцагч одоо Европынхоо компаниудын тавьсан шаардлагын дагуу чанарын үзүүлэлтийг үзүүлээд яг тэрэнд нийцсэн ноолрыг авч байгаа. Тий. Тэрнээс бол одоо хаамаг одоо нөгөө биднес ч олон жилийн харилцаатай нөгөө малчтын хошоо баталгаажсан. Тэр хүмүүстэйг бол байнга харилцаатай. Тэр хүмүүсийн ноолрыг байнга авч байгаа. Одоо жишээлбэл таад одоо энэ ороод ирсэн Төв аймгийн ноолор тэнд ингээ хүлээгээд байж байна. Манайх одоо яг цайны цаг болцсон гэдэг хүмүүс түр аваагүй ингээд завсарлцсан байж байна. Гэх чинь юм байна. Одоо дээр бол Зүхбаатар аймгийн ноолрыг авч байгаа. Одоо Болгоны ноолор гарч ирнэ гэсэн. Одоо яг аль аймгийн ноолруудыг татаж авч байна. Одоо Хөвсгөл, Булган тэгээд энэ Төвийн орчин буюу энэ Өвөр хангай наад сумууд тэгээ хойшоо энэ Дархан Эрдэнэт Сэлэнг гэсэн ноолрууд тавьж байна. За ноолрын үйлдвэрүүдэд тулгамдж байгаа гол бэрхшээл нь түүхийн үедээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн их үүсвэр байхгүй гэдгийг бол хэлж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алтай хөтөлбөрийн хүрээнд бол одоо энэ оны ноолур бэлтгэлтийн эргэлтийн хөрөнгөд зориулж нийт одоо 230 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээлийг одоо 30 гаруй аж ахуйн нэгжид бол өгсөн. За үүгээр бол одоо нийт 1525 тонн ноолур бэлтгээд байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байгаа юм. За дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил нийт одоо 3500 тонн самсан ноолур экспортолж, за нийт 2.5 сая ширхэг одоо бүтээгдэхүүн борлуулах ийм төлөвлөгөөг бол гаргасан. За энэ хүрээнд бол салбарын нийт орлогын хэмжээг бол 1.8 их 80 төгрөгөд хүрж одоо борлуулалтын орлогыг 600-аас 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх ийм зорилт тавин ажиллаж байна. За энэ бол одоо 2022 онд шийдвэрлсэн одоо техникийн зохицуулалттай холбоотой гэдэг энэ тайлбарыг хүнсүдийн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас өгöd байгаа юм а. Яг энэ дэлхийн нийтийн энэ тарифын энэ зөрчил дотор бид энэ чадвараа нэмэгдүүлж амжсан учраас ноолур харьцангуй бага доголдож байна. Зүүн 3 аймгийн ноолур үндсэнтэй 90% худалдаа авалт хийгдээ дуусч байна. 150-аас 160 мянгаар авагдаад дууслаа. За одоо дунд бүсийн ноолурын нийлүүлэлт эхэлж байна. Бид нар бохроор гаргадаг байхад ноолур 20 мянга, 30 мянга, 40 мянга, 50 мянга л байсан. Угаадаг болсон 120, 140, 150 хүрсэн. Одоо самдаг болъё л дээ. Самнуул бид нар 350 мянга руу явах гэдэг байна шүү дээ. Нэг дахин явах гэдэг. Дараа нь утас суулгая. Утас суулгуул бид нар дээшээ бүр $200 л явна. Буюу $200 чинь 700 мянгаар явна. Айхт өсөж байгааз самнахад 350, утас суулгахад 700 мянга. Энэ болгонд чинь 100 тэрбум миль одоо орлого Монгол улсад маань үлдээд байна. Үндэсний үйлдвэр босох тусам манай мал аж ахуй, малчтын амьдрал, орлого доктортой хамгаалагддаг. За үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, за малчтын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд одоо нийт 5600 тонн түүхийд бэлтгэх шаардлагатай гэж ингэж үзсэн. За энэ хүрээнд одоо шаардлагатай одоо эргэлтийн хөрөнгийг аж ахуйн нэгжүүдэд олгох байдлаар бол энэ векслийг бол гаргаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол богино хугацааны бондоо гэж ингэж ойлгож болно. За тэгвэл аж ахуйн нэгжүүд ийхүү одоо эргэлтийн хөрөнгөтэй болсноороо үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах, за дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэх, за малчтын орлогыг бууруулахгүй байх ийм боломж бүрднэ гэж ингэж үзэж одоо Монгол банкнд бол вексел гаргах зөвлөгөөг өгöd байна. За уул уурхайн бус экспортын голлох бүтээгдэхүүн ноос ноолуур боловсруулалтын одоо төвшинг одоо үе шаттай ахиулж одоо дотооддоо бүрэн боловсруулах энэ нэмэн үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, за экспортын орлого нэмэгдүүлнэ гэж ингэж тооцсон учраас ийхүү одоо аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах ийм шийдвэрийг засгийн газрын зүгээс гаргаад байгаа юм а.
За дараагийн мэдээгээ хүргэе. За засгийн газраас энэ 7 хоногийн хуралдаанаар эдийн засгийн ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. За тухайлбал үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилт, за түүнтэй холбоотой зарим асуудлыг бол хэлэлцэн. За зис нүүрс, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, за мөнгө гээд одоо газрын хэвлээд байгаа баялаг бүхэн бод одоо Монголын баялгаа. За үүнд бол одоо төврөг нуур, ухаа худаг, овоо толгой. За мөн одоо томоохон уул уурхай одоо зэсийн уул уурхайгаас бий болж байгаа овоолго бүгд одоо Монголын одоо баялагын санд тодорхой хэмжээний өгөөжөө өгч байх ёстой. За түүнээс бол одоо нийт ард иргэд одоо өгөөжөө хүртэж за нийгэм эдийн засгийн тулгымцсан асуудлуудаа шийдвэрлэдэг байх. Энэ алхмыг бол хийнэ. За энэ хүрээнд хийгдэх ямар ажил хийх вэ гэдэг одоо эрх зүйн орчин бол тодорхой болсон. За тийм учраас энэ хууль журмын хүрээнд тодорхой ажлуудыг хийж одоо баялагын сангаа арвижуулах энэ алхмыг хийнэ гэдгийг бол засгийн газрын зүгээс мэдэгдээд байна. Тэгэхээр авах ёстой хуулийн дагуу бид нар бол нуураач авна, худгаач авна, овоогооч авна, толгоогооч авна, овоолгооч авах ёстой. Энэ бол үндэсний баялагын сангийн хууль, ашигт малтмлын хуулиар одоо бүрдүүлсэн эрх зүйн орчин. Тэгэхээр хэлэлцээрүүдийг хий. Стратегийн орд бол одоо нийтдээ 2007 оны тогтоол дээр бол 39 стратеги орд байсан. Зөвхөн нэг ордыг нь ярихтад эндээс олон асуудал гарч ирж байгааг та бүхэн харж байгаа. Тийм учраас одоо due diligence буюу одоо бид нар хяналт шинжилгээ хийх ёстой. Санхүүгийн хуулийн багууд ажиллаж ийж бид ирээдүйд өөр биш одоо үе үлдээхийн тулд үүн дээр одоо нэлээд анхааралтай ажиллах ёстой гэдгийг бас хэлье. За би өнөөдөр баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн ахлагчийн хувьар нэг бас 4 асуудлыг хөндөё гэж бодож байна. Нэгдүгээрт бол өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр сайн мэдээ. За үүнд 5-7 ордын бортыг уурхаад Эрдэнэс 5-7 компани болон Адмирал зэрэг одоо Имтас түншлэлийн компаниудтай 2021 оны 11-р сарын 17-нд байгуулсан хөрс суулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хүчингү болгож байгаагаа бас та бүхэнд хэлье. За цаашдаа хувийн хөвшилтэй ширээний ард сууж одоо төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажил бол үргэлжлэх юм байна. За хэдэн хувь дээр одоо хэлэлцээр хийж одоо урьдчилсан тохирно. За тэр үед бол одоо улсын их хурлд одоо төрд ногдох хувь хэмжээг бол өргөн барьж шийдвэрлүүлэх энэ ажлыг бол хийхээр тогтоод байна. За энэ 7 хоногт одоо 3 үүсмэл орд дээр бол одоо газар дээр нь очиж ажиллаж за холбогдох аж ахуйн нэгжүүдтэй уулзалт яриа хэлцээрэг бол хийнэ гэсэн юм мэдээллийг бол өгөөд байгаа юм а. За мөн гашуун сухатай ганц модоо хөлийн бомтын хил давнсан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаараа зам тээврийн сайдын мэдээллийг засгийн газрын хуралдаан дээр сонссон. За танилцуулгаас үзвэл одоо бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 5 дугаар сарын 14-нд одоо эхлүүлж за төлөвлөгөө гарган ажиллахыг бол одоо ерөнхий сайд оюун эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна. Бүгд найрамдах хятад улс болон Монгол улсын хооронд одоо хийгдэх хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаарх одоо асуудлыг одоо засгийн газар сонслоо. Тэгээ бэлтгэл ажлын хүрээнд бол зам тээврийн яамд өгөгдсөн үүргийн дагуу сая одоо Таван сайдын хэлсний дагуу 3 гэрээ цогцоорно гэдгээр мөн одоо Эрзүүлэг уул уурхайн яам 2 гэрээгээ одоо батлах одоо гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж байна. За зам тээврийн яамны хувьд бол хил дамсан гүүрэн байгууламжийн ажлын хийх гэрээг бэлэн болгоод үндсэндээ бол Эрзүүлэг уул уурхайн яамд өгсөн байгаа. 3 гэрээг одоо 5 сарын одоо ихээр зурагдана. За энэ гэрээ зурагдсны дараа бол 5 сарын одоо 14-нд одоо урд төршөнтэйгөө ярьсны дагуу урд төршийн China Energy болон Баашин одоо төмөр зам группийн одоо хамтарсан ажлын хэсэг гараад Монгол талаас бол одоо зам тээврийн яамны болон одоо 5 ажлын хэсэг гараад ингээ ажиллаж байна. За улсын их хурлаар баталсан засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт одоо бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд 14 одоо мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт бол одоо гашуун сухбат ганц мод, за ханги мандал, шивээ өргөн сэхээ бомтуудын хил холбомтын төмөр замын төсөл байдаг.
За ачаа тээврээр шилжүүлэн ачих терминалын хамт одоо барих энэ бүтээн байгуулалтын ажлуудыг бол үе шаттай хийхээр тусгасан. За тодруулах юм бол одоо хамгийн түрүүнд одоо эхлүүлж байгаа энэ гашуун сугаад ганц мод бомбын одоо хил бололтын төмөр замыг богино хугацаанд одоо ашиглалтанд оруулснаар за нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэнэ гэсэн ийм тооцоо судалгааг гаргаад байгаа юм а. За үзэгч та бүхэндээ эдийн засгийн тойрон нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг хүргэлээ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.